За өнөөдөр 2020 оны 1-р сарын 15-ны өдөр байна. Тэгээ энэ 2020 оныг би хувьдаж тэр энэ манай ардчилсан намынхан бол тэсийн ядуу хүлээж ирсэн тийм он жил юм байгаа. Яагаад тэгэхээр 9-10 жилийн өмнө ардчилсан намынхан Монгол улс орон даяар явж бүх аймагуудаар явж ард иргэд тагаа уулзаж 90 ойрын 8 жилд Монгол улсыг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг ийм бодлогын одоо гол хөтөлбөрөөр гаргасан. Тэрнийгээ болвол Монгол хүн 2020 гэж ингэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2012-аас 20 оны хооронд Монгол улсыгаа бол хөгжүүлнэ. Монгол улсыгаа хөгжүүлэхдээ хуучин болвол одоо эрүүл мэндийн салбарыг тэгж хөгжүүлнэ. Боловсролын салбарыг тэгж хөгжүүлнэ, батлан хамгаалахаа тэгнэ гэж ярьдаг байсан болвол 2012 онд ардчилсан нам шинжилгээний засгийн газар байгуулад ажиллахдаа мөрийн хөтөлбөрөөр шууд Монгол хүнийг ажилдаа орлоготой яаж болгох юм, яаж эрдэм боловсролыг дээшлүүлэх юм, яаж эрүүл мэндэд нь бол анхаарах юм, за эрх чөлөөтэй, за тэгээд аюулгүй орчинтой яаж болгох юм бэ? Ер нь өмнөх засгийн газруудын мөрийн хөтөлбөрөөс хамгийн гол ялгаатай юм бол салбараар бол засгийн газрын мөрийн хөтөлбөр гараагүй. Энэ мөрийн хөтөлбөр бол Монгол хүний хамгийн гол өнөөдөр яригдаад байгаа юм бол бид нар ажилтаа эрхэлсэн ажилтаа тэгээд тэр ажлаасаа ажил төрөлд эрхлээд олж байгаа орлого нь амжиргаа ахуйд нь хүрэлцдэг. Тийм байх ийм одоо 8 жилийн мөрийн хөтөлбөрийг гаргаж тавьсан. Бид нар хоорондоо толигдсоор байгаа. Тэгэл 20 он гарлаа 8 жил өнгөрчиж нэг харамсалтай юм одоо өнөөдөр харагдаж байгаа. 8 жилийн дотор Монгол улс бол үнэхээр өөрчлөгдөж, монголчуудын амьдрал үнэхээр өөрчлөгдөж, монгол хүн өнөөдөр 2020 он гэхэд солонгос явж ажил хийж амьдрдаг биш, Монголдоо сайхан амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн ийм л гол хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрийг 8 жил хэрэгжүүлнэ гэж тооцоолж ирсэн. Тэгсэн яг амьдрал дээр бол энэ хөтөлбөр бол хэрэгжсэнгүй. Тэгвэл нэг 2 жил бол хэрэгжлээ. 13-аас 14 оны хооронд ардчилсан намын одоо шинжилгээний засгийн газар байхад бол энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд монголчуудаа Монголд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд энэ мөрийн хөтөлбөрийн 5 чиглэлийг ажил болгохын тулд бол үнэхээр бас зүтгэж ажилласан. Би одоо 2 гол чиглэлээр товчхон ярих гэж бодсон. Нэгдүгээрт бол ерөөсөө монголчуудын амьдрал яагаад болохгүй байгаа вэ гэхээр цөөхөн баяжиж олонх нь ядуурцсан. Тэгэхээр аль болохоор дундаж давхрах боломжийн орлоготой хүмүүсээ заавал нэмэгдүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт нь бол за энэ бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Монгол улсад одоо алийн болгоно одоо энэ 40 олон жил болоход хийчмээр босгочмоор бүтээчмээр 40 олон ажлууд бол хийгдэхгүй байсан энэ олон жил. Тийм учраас энэ хоёр чиглэлээр бол бид нар ажилласан. Дундаж давхрагыг бий болгохын тулд хамгийн гол юм бол халамж тэтгэр өгөх бишээ. Хамгийн гол юм бол ажлын байрыг бий болгох ёстой. Бид бол ажлын байрыг бий болгох тал дээр маш олон хөтөлбөрөөр гаргаж хүмүүс бол ажлын байртай болж Чингис боондын мөнгийг босгож бүтээн байгуулалт гэж энэ бүтээн байгуулалтыг чи хүмүүс л хийдэг байхгүй юу? Монгол хүмүүс ажилтаа болж маш их хэмжээний одоо ажлын байр бий болсон. Энэ бол нэлээд их одоо сайн хэрэгжсэн. За нөгөө талаас ажлын байртайч болсон 5-10 төгрөг олохоор нь бензинийх нь үнэ өсөөд худалдаж авдаг барааных нь үнэ өсөөд байх юм бол тэр айлд ямар ч одоо орлого хоригдлол бол үлдэхгүй. Тийм учраас бид нар заавал үн тогтворжуулах шаардлагатай бол одоо бензин шатахуйн үнийг бууруулах хүртэл тэр бодлогыг гаргаж хэрэгжүүлж ирсэн. Энэ бол захиргааны арга биш. Энэ бол Оросын нэг компаниас авдаг байсан, Оросоос авдаг байсан, өөр улсаас авдаг болгосон. Өөрийнхөө бензинийг нефтийн гадагшаа гаргаад бензин болгодог гэдээ маш олон аргаар бид нар бол энийг хийж чадсан. За үн тогтворжуулах гэдгийн цаана бензин байгаа юм. За бидний үед бол цемент гэдэг нь бол гаднаас бараг 2 сая тонныг авдаг байсан. За одоо өнөөдөр бол бидний бүтээн байгуулалт хийсний үр дүнд бол цементийг бол одоо 3 сая орчмыг яг одоо хэрэгцээ нэмэгдсэн 3 сая орчим тонн цементийг бол одоо Монголд үйлдвэрлэдэг болсон. Энэ бол том бүтээн байгуулалт болсон. 3-4 үйлдвэр бол ашиглалтанд орсон. За мэдээж хэрэг үн тогтворжуулах гэдгийн цаана дундаж давхраг бий болгох гэдгийн цаана тэр айлаас гарч байгаа мөнгийг яаж багасгах вэ? 1 сая төгрөгөөр нүүрс төлдөг байсан айл маань 500 мянган төгрөгөөр нүүрс төлдөг болох юм бол 500 мянган төгрөгийн тэр айлд нь бас үлдэх юм да гэдэг бодлого гаргаж ингэж хэрэгжүүлж байсан. За ингээ байшин орон сууцны бодлого ингээ хэрэгжүүлэхээр зэрэг энэ орон сууцныг ингээ явуулах юм бол ерөөсөө байшин барилгад бол 2 том гол юм байдаг. Нэг нь бол цемент, нэг нь бол арматурын төмөр. Тэгэхээр бид нар энэ арматурын төмрийг
дотооддоо үйлдвэрлэх болох хүртэл бас үнийг нь бол савлгалаад байхгүй байх. Савлсан ч баг зэргийн савлгаатай байгаад байхаар энэ бодлогыг бас хэрэгжүүлж чадсан. За мах байгаа. Махан дээр ч гэсэн одоо ингээд барууны санхүүжилтийн механизмуудыг судлаад тэгээд тохирсон одоо агуулгыг санхүүжүүлэх гэдэг тэр схемээр бол энийг бол хийж чадсан. Тэгэхээр энийг ингээд хин нэгнийхээ хийсэн юмыг шүүмжлэхээс илүүтэй энэ дотроос ард түмэнд хэрэгтэй юм байвал аль ч засгийн газар нь аваад хийгээд хэрэгжүүлээд явах ёстой. Манай хүн тогтворжуулах хөтөлбөр бол энэ бол нэг мөнгө өгдөг юм биш, энэ бол зээл өгдөг юм. Зээл өгдөг арилжааны банкуд тэгээд тэр авсан компани тодорхой хугацаанд буцаага зээлээ төлдөг. Одоогийн байдлаар энэ зээлүүд бол бүгд төлөгдсөн байгаа. Тэгэхээр энийг улс төржүүлэхээс илүү энийг одоо ард түмний ахуй амжиргаа нэмэр болох хугацаар нь аль ч засгийн газар хэрэгжилж явах ёстой. Бид нар тулгарсан хамгийн том асуудал бол дундаж давхаргыг бий болгоход 2 өрөө байр авсан хүн жилийн 16% хүүтэй зээлээр явах юм бол 700-аас 800 мянган төгрөг сарда төлөх байсан. Тэрнийг бид нэргүй ингэх юм бол хизээш дундаж давхарга босохгүй байна. Юу 700-800 мянган төгрөг гэдэг шиг нэг хүний цалин баг өгөх хэрэг болоод байна. Тэгэхээр яаж тэрэ айл амьдрах вэ? Тэгэхээр энэ 16% хүүтэй зээлийг 8 руу оруулаад 8% ипотекийн зээлийг хөв болгосон. Энэ чинь бол цаанаа юу гэж байгаа вэ гэхээр тэр айлс хардаг байсан 750 мянган төгрөг бол 750 мянган төгрөг 325 мянган төгрөг болно. Цаатлын зөрөө мөнгө тэр айлдаа үлдэн тэр дундаж давхарга болох юм ил дэмжиж байгаа бодлого нь бол юм байсан. Хөшөө нэг юм бол ингээ бүгдээрээ дээд мэрэгжил рүү хошуурсан. Тэгээ бүгдээрээ төгслөө гарч ирээд тэгээд хийх ажил байхгүй. Нэг л баахан одоо дээд боловсролын өнөмлөгтэй хүмүүс. Тэгэхээр манай засаг дээр бол ийм том бүтээн байгуулалт явах гэж байгаа юм чинь мэрэгжтэй ажил бэлдээ. Ерөөсөө нэг монголчууд маань зөвхөн дээд мэрэгжлийн зөвшөөрөл амьдрдаг гэдэг иймнасаа салаад юу хийж сайн чаддгийг тэрнийг нь урамшуулъя гэсэн. Тэгээ манай засгийн газрын үед мэрэгжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төв дээр мэрэгжтэй ажилтныг бэлтгэхийг бол энэ бол нэлээх мөнгө зар нэлээх хийсэн. Одоо энэний хүчин манай залуучууд бас олон улсын тэмцээнд ороод гагнуур, шавардлага, өрөмдлөг одоо юу вэ? Олон талын ажил мэрэгжлэр бол нэлээд сайн эзэмшчихсэн. Бид нар бол скватрын талбай дээр хүртэл өдөрлөг зохион байгуулж ирсэн шүү дээ. Экскаваторын шангаар эмэгтэй хүүхэд яаж шүдэнц нэг ширхэг шүдэнцийг цохиж оруулж ирсэн ингээд. Тэгээ бид нар нэг ийм ойлгуулмаар юм байл. Зөвхөн дээд боловсрал гэдэг юм хойноос биш. Хүн энэ зах зээлийн нийгэмд бол ямар нэгэн цаас дипломоор амьдрдаг биш. Хүн бол юу сайн хийж чаддгийг тэрийгээр амьдрнэ гэдгийг бол бид нар бас төлөвшүүлэхэд бол энэ ажлыг хийсэн. За энэний хүрээнд бас ингээд баримт одоо нэг нөөтийн буцаан олголт гэдэг байгаа юм бол бас манай засгийн газрын үед бид нар бол суурийн тавиад ингээд өнөөдөр энэ ажил болоод явж байгаа. Энэ бас чухал зүйл болсон. Энэ бас дахиад нэг 5-3 төгрөг буцаж иргэдэд очиход тэр айлын хаалгаар хэд 4 төгрөг давж ороход хэрэгтэй зүйл байна. За бүтээн байгуулалтын чиглэлийн баймигээр. За одоо бүгдээрээ харж байгаа нүдэн дээр харагдж байгаа зүйл бол 13 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хүчилтэй замаар холбоё гэсэн. Одоо энэ тэр говьалтын чиглэлд нэг 90 км замал үлдсэн байна. Бусад нь бол ингээд энэ хэдэн жилд ингээд холбогдоод дуусчихсан. За бидний үед бол нэлээд маш эрчимтэй 12 онд, 13 онд, 14 онд бол бид нар маш их эрчимтэй маш олон аймгийг бол оруулж чадсан. За тэгээд Дорн толгогчж байгаа, Сүхбаатар холбогчж байгаа, Замын холбогчж байгаа, Дорн холбогчж байгаа, Дундгов холбогчж байгаа. Дундговыг одоо хичнээн жил одоо худлаа шоудлаад тэгээ өмнө гов холбогчж байгаа. За ингээ хоошоо хөвсгөл холбогчж байгаа. Маш олон аймаг гэдэг бол бид нар бол Дорн хийцэн. Яг нь сүүлийн хэдэн жил яг удаа явж байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө дууслаа. За Богдуулын Арын зам гэдэг зам бол бас л Чингис Бондын мөнгө хамгийн стратеги ач холбогдолтой зам бол Улаанбаатар. Богдуулын Арын зам байна. Энийг оруулъя гэсэн. За гудамж төсөл одоо бүгдээрээ мэдж байгаа. Бүгдээрээ төгжрээд явж ирсэн. Гудамжуудыг нь янзлаад нэг хотын төрх оруулаад энийг бол хийсэн. Энэ 13-4 оноос хойш манай дулаан цахилгааны хангалтан дээр ерөөс ахиц гарсангүй. Бидний үед бол ТЭЦ 3, ТЭЦ 4, энэ ТЭЦ 4-ийг бол 123 мегаваттаар, за энэ нэг 50-60 мегаваттаар ингээд бараг 200 мегаваттаар бид нар бол энэ цахилгааны чадлыг нэмэгдүүлсний үр дүнд өнөөдөр нэг цахилгаан дээрээ санаа зовхгүй өвөл ингээд нэг юм өнтөө өнгөрүүлээд байна. Дээр нь Улаанбаатар хотын зүүн тал ТЭЦ 3-4 баруун талдаа байдгийг. Тэр зүүн талд ерөөсөө орон сууц барихад бол хөндрөл учраад байна. Тэнд дулааны станц байхгүй байна гэсэн. Тийм учраас бид нар бас олон жил үлгэр домог шиг яригдсан энэ амгалангийн дулааны станцыг бол ашиглалтанд оруулсан. Одоо тэр хотын зүүн тал бол ингэ болж байгаа. Энэ ипотекийн зээлийг 16%-ийг 8 болгочихлоор маш их хэмжээний орон сууцуд бол баригдах юм шаардлага гарна. Тэгэхээр орон сууцыг бол барих ажил дээр бид нар бол тоосхийг байгуулад тоос өөрөө байшин барьдаггүй, төр байшин барилгыг шүүмжлээд байгаа. Тэр худлаа Монголын хувийн компаниуд нийлээд, барилгын компаниуд нийлээд нэгдээд консорциум үүсгээд биднэрт бол буян тухай 1, буян тухай 2-ыг одоо тэд нар бол барьсан.
За аймаг бүрийн төв дээр бол 1000 айлын орон сууц барина гэдэг том одоо ажил эхлээд олон аймагт бол хэрэгжээд явж байгаа. За жижиг юмнууд байл дээ. Хүү долоо худаг бас нэг наадам хийдэг байсан, юу ч байхгүй байсан. Тэрнийг янзалцсан хөшгөн онгоцны буудал өчнөө олон хүн очиж шав тавьж ирснийг бид нар бол бодтойгоор эхлүүлсэн. Одоо энэ манай үед байсан бол одоо хэдийн ашиглалтанд орцсон байх. За шинэ төмөр замын асуудал бидний үед бас шийдэгдсэн. Энэ дээр бол энэ худлаа хоосон хэрүүлээ зогсоогоод одоо ирээлсийн тавиал гүйцэн юм байхгүй юу? За дахиад энэ дотор бол бид нар Монголдо бүтээж, Монголдо үйлдвэрлэе гэдэг дээр шинжилгээний засгийн газар онцгой анхаарал тавьж ажилласан. Товчхон хэлээ, яагаад товчхон хэлж ийм вэхээр өнөөдөр дараа нь одоо энэний хийсэн хүмүүстэй хамт зогсож тус бүрд нь бид нар бас олон нийтэд хүрэх шаардлагатай байл. Жишээлх юм бол манай хамгийн чухал юм чинь ноос ноолуур арьс шир сүү байхгүй. Тэр энд Чингис Бондын мөнгнөөс 500 тэрбум төгрөгийг өгч өнөөдөр энэний үр дүнд яасан гэж өнөөдөр энэний үр дүнд арьс ширээр одоо гутал хийж байгаа тийм ээ. Ноос ноолуур нь бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн ярьж штэ. 4-5 дахин өссөн байл. Энэ салбарт бол том дэвшил гарсан. Барилгын материалын үйлдвэрлэлийг бид нар дэмжсэн. Түрүү хэлсэн цементийг. Цементээс гадна барилгын материалын үйлдвэр дээр бол угсармал орон сууц байхыг дэмжсэн. Барилгын материалын дүүргэгч материалуудыг Монголдо хийхийг дэмжсэн. Маш их барилгын материалын үйлдвэрүүд бол ашиглалтанд орсон. За үйлдвэрлэл дэмжихийн тулд 888 үйлдвэрийн төслийг шалгаруулаад дээр нь энэ дотор ч тэр цементийн үйлдвэр, бусад энэ ноос ноолоор олон үйлдвэрүүд. За шинээр босдгүй маа гэхэд зарим үйлдвэрүүд бол өөрийгөө өргөтгсөн, шин тоног төхөөрөмж авсан, хүчин чадлаа нэмсэн. Энэ дээр маш их юм хийгдсэн. А нөгөө нэг зүйл бол энэ жидүүгээр одоо хурлын гишүүд нь хуваагаад авцсан юм яриад байгаа. Бид нар жидүүд тэр үед бол 7% хүүтэй зээл өгдөг байсан. Тэгэхээр тэрнийхээ мөнгөний хэмжээг нь 100 тэрбумаар Чингис Бондоос нэмж өгсөн. За энийг одоо та нар хүртээмжтэйгээр тэр хөдөө орон нутгийн жижиг бизнес, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүстэй хүртээгээд 100 тэрбум төгрөгөөр жижиг дунд үйлдвэрийн санг нэмэгдүүлж байна. За дээр нь үндэсний цэцэрлэг түрээлэнд дугууны зам, явган хүний зам, наан цаана одоо юу байдгийг тэгээ сумын шинжилэл, за сургууль цэцэрлэг эмнэлэг бол бас зөндөө баригдсан. Хүмүүс нэг анзаардаг энэ их чухал юм хийсэн. Одоо энэ орон сууц мууц ингээ барина гэхлээр чи одоо тэр яармаг руу чинь ингээл баахан газар байдаг. Тэнд дидид төцсөн байхгүй. Бохирны яаж очих юм, цэвэрний яаж очих юм, цахилгааны яаж очих юм. Тэр бүгдийг бол бид нар зөвхөн яармаг биш. Тэр Баянголын ам, яармаг маш олон газар энд бол Чингис Бондын мөнгийг их хэмжээгээр нь өгсөн. Энэний үр дүнд бол энэ орон сууцуд бол газар сайгүй орон сууц босох одоо ийм боломж бүрдсэн. За ингээ бид нар одоо ерөөсөө шинжилгээний засгийн газар бол энэ ажилтаа орлоготой, иргэдэд ажилтаа орлоготой болгоё. Энэ хоосон халамж горьдсон юмнаас салгая гэж 12 онд ингэж одоо ажилласан байгаа. Дахиад нэг юм хэлчихэд 12 оны сонгуульд би ардчсан намын дарга байсан манай нам ингээд орохдоо бол мөнгө амлаагүй, бэлэн мөнгө амлаагүй шүү. Одоо зарим хүмүүс бас худлаа хэлж эхэлж манайх ерөөсөө бэлэн мөнгө амлаагүй. Ажилтаа орлоготой болгоно эрдэм боловсролыг чинь дээшлүүд нь эрүүл чирэг байхын тулд яах юм, эрхчлөлтөй болохын тулд яах юм, аюулгүй орчинтой болохын тулд яах юм бэ гэдэг. За би тэгээ товчилчид 11 аймгийн төв дээр онцлогооны төв яах гэж ирсэн гэхэлэр Улаанбаатар хотод ирж онцлогоо хийлгэнэ гэдэг чинь маш их хэмжээний зардал, төвөг чирэгдэл иргэдэд. Тийм учраас видео конференц хурал хийгээд аймагуудтай ярьсаар байгаа 11 аймгийн төв дээр онцлогооны төв байгуулсан. За одоо хүн бүхэн мэдж байгаа үр ашгийг хүртэж байгаа түүц машин. За энэ бол одоо яаж иргэдэд одоо хөнгөн шуурхай үйлчилгээний төр тэрний хийсэн иргэдэд нээлттэй 11 төв. Ер нь одоо бид нар нэг юмнаас айд дутагдлын хэлхээр өндгөө дарсан шүү шиг. Бид нар бол аль болохоор энэ нийгэм энэ төр засагч нээлттэй байж иргэдийнхээ санаа бодлыг сонсч ээж өөрийнхөө алдаа дутагдлыг засаж байж тэгжээ цаашаа явдаг. За мэдээж боловсролын салбарт олон юм хийснээс би зүгээр ингээд чанартай багш бэлтгэх буюу багш нарын чанар их муу байр гэдэг шүүмжил гарсан. Тийм учраас ерөнхий боловсролын сургуулийн нөгөөс өндөр оноо авсан хүүхдүүд багшийн сургуульд орох юм бол үн төлбөрөөр сургадаг ийм болгосон. За ингээд би товчлоо хэлэхэд энэ үг нэг 8 жил хэрэгжих ёстой байсан юм а. Харамсалтай болсон. 2 жил хэрэгжсэн. 2 жил хэрэгжсэн ч гэсэн чамлахаар чангаатах бид нар бол юм хийж чадсан. Ер нь Монгол улсын төлөө сэтгэл зүрхээ гаргаад энэ олон мянган хүнээ дайчлаад энэ 3 сая хүнээ зөв зохион байгуулад явах юм бол Монгол улс бол 4 жилийн дотор танихдахгүй болтлоо өөрчлөгдөн. Монголчуудын амьдрал дээшлэнэ гэдэгт би бол огт эргэлздэггүй. Гэвгэнтэл одоо нэг ингээд 1.5 тэрбум Америк доллар босгож ирээл тэгээд энэ алтан үеийн баах өөр тавьчихсан юм шиг ярьдаг. Тийм байхгүй. Ийм их юм хийсэн. Хоёрдугаарт би энэтэй холбоотой тэр үеийн өр зээл ямар байсан гэдэг би ярих гэж бодсон. Өр зээл 12 онд шинжлэлийн засгийн газар байгуулагдаж байх үед ямар байдалтай байсан гэхлээр 2008 оны сонгуулиар элбэгд орж сая төгрөг 1.5 сая төгрөг амлаад тэгээд 8-аас 12 оны засгийн газар бол 2.7 сая иргэнд 1.5 сая төгрөг өгөх буюу 4.1 их 80 мөнгө төгрөг өгөх бэлэн мөнгө
өгөх. Тэрний долларлуу шүжүүлэх юм бол 3 тэрбум Америк доллар буюу энэ бол 2 Чингис бонд байхгүй. 2 Чингис бондтой тэнцэх хэмжээний ийм их хэмжээний мөнгийг 8 оны сонгуулиар ард иргэдүүд амлцсан. Тэрнийг өгөх гэж Баярын засгийн газар, Батуулдын засгийн газар, дараа нь манай засгийн газар өчнөө өөр төлсөө. Энийг одоо өнөөдөр бас хэлчихье гэж бодож. Одоо бүгд мартцсан байлгүй дээ. Иргэн бүхэндээ сар бүхэн 20 мянган, 21 мянган төгрөг авсан. Энэ чи хаанаас маш их мөнгө. Ахмад хөгжлийн бэрхшээлт иргэдэд нэг удаа сая төгрөг өгсөн. Энэ бол зөвхөн энэ гихтэл тэр үед 342 мянга ахмад байсан. 342 тэрбум төгрөг байхгүй. За оюутны төлбөр 500 мянгаыг өгсөн. Эмчилгээний зардал өгсөн. Энд нэг ноцтой юм байна. Энэ мөнгөтэй хаанаас бий болсон? 4.1 их 80 төгрөг эсвэл 3 тэрбум Америк доллартай тэнцэх мөнгө хаанаас бий болсон юм? Монголд байсан юм уу? Байгаагүй. Бүгдээрээ зээл Монгол банкнаас тэр үе зээл авсан. Оюу толгоогоос бол 250 сая долларын зээл аваад дээр нь хүү тооцсон шүү. Дахиад 5 толгой нөгөө нэг сонгуулийн өмнө Чалкота гэрээ хийгээд 350 сая долларын зээл аваад бас хүү тооцсон шүү. Энэ мөнгийг тэгээд эндээс аваад зээлээр аваад энэ рүү таргаад өгсөн. Тэг хэн төлсөн? Хизээ төлсөн? Энэний үлдэгдэл бүх зээл дахиад 1.5 орчим тэрбум Америк доллараар тэрнийг 12 13-нд манай засгийн газар гүйцэж төлсөн. Тэгэхээр энэ бүх ажлыг хийхэд бол бид нар 1.5 3 тэрбум Америк доллар амлагдсан байхгүй. Тэрний 1.5-ыг бол Сүү Батуулдын засгийн газар өгсөн. Энэ бүх өөр ширийг бид нарт хаяад явсан. Энийг бол бид нар төлсөн. Дээр нэмээд 1.5-ын бонд босгож ийм бүтээн байгуулалт хийсэн. Одоо тэгээ бид дахиад төгсгөлт нэм хэлэх гэж байна. Газрын баялаг байна. Энэ эзэн Чингисээс үлдээсэн энэ сайхан нутгийн дор газрын баялаг байна. Энийг үр ашигтай зарцуулъя. Энэ 5 толгой, энэ Эрдэнэт, энэ салхи тэр одоо цагааны авчиад байгаа ачтэгт гээд энэ бүгд нийтийн баялаг байхгүй юу? Монголын ард түмний баялаг. Энийг зөв зөвтэй зарцуулаа. Ер нь энийг нэг бэлэн мөнгө амладаг. Юм тарааж өгдөг чинь бол улсыг ин босохгүй болтол хэдэн 10 жилээр нь ингэж унгаадаг. Монгол хүн 2020 онд Монголдо сайхан амьдрах цалин хөлс ажил хийгээд ажлаасаа олсон цалин хөлс орлого нь амьдралд нь хүрээд тайван амгалан байх тэр бүх ирээдүйг устгадаг юм чинь бол бэлэн мөнгөний амлалт. Энэ попорсон ус төрчдийн хоос өнгөг яриа байдаг юм а гэдгийг би одоо төгсгөлт нарданд хэлье. Сонгуул бол яах юм бэ? Нэг удаа болол өнгө. Одоо би энэ олон сонгуулийг хараад сүүлдээ нэг юм дахиад хэлчих. Энэ 12 оны сонгуульд арчилсан тэрний толгойж ирсэн алтуйг бид бол нэг төгрөг тараа нэгдэг амлалт өгөөгүй. Ажилтаа орлоготой болгоно гэсэн харамсалтай энийг ингээд дундуур нь цавчаа хийцэн. Тэр засгийн газрыг унгац. Оюу толгой 5 толгой Эрдэнэтээс болгоод мунгаал хийцэн. Тийм учраас ямар ч үнээр хамаагүй ард түмэнд баахан бэлэн мөнгө амлаж байгаад сонгуульд ялах ийм одоо хүсэл шуналтай тачаалтай хүмүүс байна. Энээс ард түмэн бас анхаарч үзэж, бодож үзэж нэг удаагийн сая төгрөг хэрэгтэй юм уу? Бидний өр хүүхдэд энэ Монгол хүн сайхан амьдрах тэр нөхцөл ажил хийгээд авдаг хэд гурван амьдралд нь хүрэлцдэг ингэж амьдрах нөхцөл бүрдүүлэх нь чухал юм уу гэдэг дээр та бүхэн бас бодоорой. Энэ 2020 он болвол дахиад төгсгөлд нь хэлье. Үнэхээр сайхан жил миний хувьд бол хүсэл мөрөөдлийн жил байсан. Яг амьдралдаа харамсалтай нь өнөөдөр ч гэсэн би одоо халаглаа зогсож байна. Тэгэхээр ийм нөхцөл байдалд бид хүрэхгүй байх ёстой. Энэ бэлэн мөнгөний амлалт гэдэг чинь энэ улсыг сөхрөөдөг сонгуульд нэг удаа ялдаг ийм л хэрэгсэн шүү.